хил хязгаараа сахиж сайн сайхан үерхэх тун. Захирангуй зантай аавынхаа ноёрхлыг багаас л үдсэн ядсаар ирсэн нэгэн эмэгтэйтэй ярилцаж байлаа. Нас бид хүрээд тэр эмэгтэй аавд нь байгаагүй ээлдэг зөөлөн зан чанартай хүнд татагддаг болж тэр анхны найз залуутайгаа хитгэн уулзалтынхаа дараа л гэрлэж орхив. Залуу үнэхээр ээлдэг зөөлөн хүн байв. Гэвч тэр эмэгтэй аав шигээ түрэмгийн хүнтэй л суухгүй юм шүү гэж боддог байсан болохоор түүний итгэвхгүй үлбгэр залхуу байдал хэрэггүй муу чанар гэдгийг олж харж чадаагүй байж ийм үлбгэр дорой байдлыг нь төгс сайхан шинж юм шиг санаж байсан гэдгээ эртхэн мэдхмэн явдаа гэж тэр эмэгтэй хожим халаглан харуулсан юм. Нөхөр болох хүнтэйгээ арай удаан үерхсэн бол чухам юу руу хөл тавьж байгаагаа амьдралаа зохиогоод ирэхээр тэр залуу нь ямар байх вэ гэдгийг урдаас олж харж болох л байсан юм. Жинхэнэ харилцаа үүсч цаг хугацаа өнгөрөхөөс нааш хүн бүрл бусдад сайн сайхан харагддаг. Аваагүй байхад авгай сайхан гэдэг үнэн үг бий. Жошуа Харрис номонд хүн ер нь хэн нэгэнтэй үерхэхдээ өөрийнхөө л сэтгэл ханамжийг эрэлхийлж байдаг гэжээ. Бусадтай үерхэх явцдаа өөрсдийнхөө төлөө овж нар ашигладаг хүмүүс байдаг нь үнэн боловч заавал гэрлэх зорилго тавилгүйгээр нөгөө хүнээ таньж мэдэн бурханлаг байдлаар харилцсан өгөөчтэй үерхдэг хүмүүс ч бас бий. Бие биеэ сайн таньж мэдэн хамтдаа байж альва зүйлийн талаар чөлөөтэй хуваалцсан ярилцах нь дотн байдал төдийгүй бодит хайр юм. Энэ бол амьд харилцаа бөгөөд ариун нанд сайн сайхан зүйл. Гэхдээ үерхэл бол бүрэн дүүрэн харилцаа бишээ. Гэрлээгүй байгаа хүмүүс бэлгийн харилцаанд ордоггүй. Бие биедээ өөрсдөө бүр мөсөн өгдгүүгээрээ бүрэн дүүрэн харилцаа хараахан үүсгдэггүй. Харин тэд хайр, эв нөхөрлөлийг бий болгохын тулд үн цэнтэй гайхамшигтай харилцааг барьж байгуулдаг. Энэ нь ч зөв зүйтэй зорилго. Бурхан хайрыг бүх хуулийн биелэлт гэж хэлсэн. Матай 22-ын 34-өөс 40-р ишлэл. Бусадтай харилцах харилцааны тал дээр бид асар олон зүйлийг сурч мэдэх хэрэгтэй болдог. Гэхдээ заавал гашуун дурсамж өнгөрсөнд хийсэн алдаагаар дамжуулан сурах албатай бишээ. Дээрх эмэгтэй аавынхаа сул талыг өөр хүнээр нөхөх гэж оролджээ. Олон хүн өөрт нь ямар хүн таалагдж ямар хүнтэй нийлхээ тодорхой сайн мэдэхгүй л явдаг. Ийм л хүн надад таалагдана, таарч тохирнодоо гэж төсөөлж явснаа бодит амьдрал дээр учрахаар тэр нь огтхонч хүсвэштэй санагдахгүй байх нь бий. Хүн бүртэл өөрийн үзэмж, татагдах зүйлс төрлөхөөс нь байдаг. Тэдгээрийнх нь зарим нь зөв сайн, зарим нь сэтгэлийн шарах болон харилцааны эмгэг байдлаас улбаалж тогтсон үнэлэмжүүд байдаг. Дураараа захирангуй хүнтэй удаан хамт байх бол яах вэ? Зарим хүмүүст үнэхэрийн сайхан мэд, заримд нь там шиг санагдана. Оюуны өндөр чадамжтай, эрдэм номын мөр хөөсөө хүнтэй хэсэгт зуур байвал яах бол зарим хүнд сэтгэл сэргэмээр, харин нөгөө заримд нь залхмаар, уйтгартай санагдах болно. Ийм жишээ дуусахгүй олныг бичиж болно. Дурлаж байсан зүйл маань амьдрал дээр тийм ч сайн тохиромжтой биш байх нь олонтаа. Бид үүнийг л олж мэдэх хэрэгтэй. Үерхэл бол янз бүрийн хүмүүстэй уулзаж, танилцсан, хамт байх боломжийг хүмүүст олгодог. Юунд дуртайгаа, өөрсдөд нь юу хэрэгтэйг, юу нь сайн хийгээд тохиромжтой болохыг үерхлийн үр дүнд олж мэдэж чаднаа. Буруу үерхэл гомдол, шарх дагуулдаг бол ариун байдалд ор үерхвэл өсвөр залуу насндаа гайхамшигтай үр жимсийг ургуулах боломж руу хөтэлдэг. Үерхэл нөхөрлөлд тавих хил хязгаар ном маань амжилттай үерхэхийн нууцыг олж мэд хийгээд тааруухан үерхэж алдаа гаргахаас сэргийлэхэд тань туслах зорилгоор бичигдсэн. Та энэ номонд өгүүлэгдсэн зүйлсийг чин сэтгэлээсээ хүлээн авч Бурхныг чин зүрхээр эрэлхийлж таныг дэмжин туслах найз нөхдийн эрүүл саруул хүрээллийг бий болгобол үерхэлт нь үнэхээр гайхамшигтай байх боломжтой. Ингэвэл үерхэлт нь та хоёрт баяр хөөрөгч, сүнсний хувьд тэтгэгдэн итгэлээр өсгөд тусалж чадна. Хил хязгаараа сахиж сайн сайхан үерхэх тун.